Байна уу? Байна. Өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. Дэлхийн монголчуудын амжилт радио 88.3 эх орноор минь сонио нэвтрүүлгээс шууд эфирийн утсаар холбогдсон байна. Тэгэхээр өнөөдөр манай сонсогчдод жолооч осол гаргасан бол даатгал хэрхэн зохицуулах талаарх мэдээллийг хүргээч гэж холбогдлоо. За та бүхний өдрийн мэнд хүргэе. За Улаанбаатар хот сүүлийн жилүүдэд тээврийн хэрэгслийн нэмэгдэлтэй холбоотой зам зам дээрх ах замын төвлөрөлийг бууруулахтай холбоотой тодорхой зорилтуудыг тавьж ажиллаж байна. За энэ хүрээнд бол тодорхой ажлуудыг хийж байгаа. Түүний нэг нь бол сая 2025 оны 7 дугаар сар 9-ний өдөр Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах тухай хууль тавчаар хэлж байгаа шүү. Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах тухай хууль болоод жолоочийн даатгалын тухай хуулиудад холбогдох нэмэлт өөрчлөлт орсон. За энэ өөрчлөлт нь юу зохицуулж байгаа вэ гэхээр жолоочоос дүрмээрээ замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийг хариуцлагын даатгалтай байх ёстой. За тэгэхээр хэрвээ үүссэн тохиолдолд тухайн хоёр жолооч нь хоорондоо эд хөрөнгнөөс өөрөөр маргаангүй хүний амнаас эрүүл мэнд эсвэл бусад хүмүүсийн эд хөрөнгө амнасанд гэмт хор учраагүй тохиолдолд талууд хин аль нь буруугаа хүлээж байгаа харилцан маргаангүй гэж үзэж байгаа тохиолдолд шууд даатгалынхаа компани руу уцаар мэдэгдэж цахимаар баталгаажуулалтаа хийгээд замаа чөлөөлөх нөхцөл бол бүрэн бүрдэж байгаа. За энэ тохиолдолд даатгалын компани маань тухайн баримтан дээр нь үндэслээд мэдээллийг шуурхай авч нөхөн халуурыг шийдвэрлэх боломж бол бүрдэж байгаа. За тэгэхээр ингэснээр ойролцоогоор судалгаагаар бол нэг зам тээврийн хосол болоход нэг тухайн орчимд бол 40 минутын саатлыг учруулдаг гэсэн судалгаа байгаа. Тэгэхээр энэ хугацааг бол бууруулна гэсэн ийм тооцоод бол гарч байгаа. За энэ хүрээнд бас бид энэ хуулийн хэрэгжлийг хангах зорилгоор даатгалын яг нөхөн олгорын газраас тодорхой төлөөллөө зам хөдөлгөөний удирдлагын төв дээр байрлаж энэхүү ажлыг бол бид нар туршилтын хуулийн хэрэгжлийг хангах зорилгоор ингээд туршлаар энэ ажлуудаас хийгээд эхэлсэн. За тэгэхээр эхнээс нь бол эерэг үр дүнгууд бол гарч эхэлж байна. Өөрөөр хэлэх юм бол нэг дуудлага мэдээллийг аваад багтаа 40 минут зам 40 минутын саатал учирдаг байсныг 4 минут болгоод замаа чөлөөлөд явдаг ийм жишг рүү бол шилжиж эхэлж байгаа. Тэгэхээр иргэд маань ч гэсэндээ өөртөө цаг завыг хэмнэх цаашлаад түүнээс дамнаж үүсэх зам тээврийн замын хөдөлгөөний төвчрлийг бууруулахад хүн болгоны оролцоо ингэж хангагдаж байна гэж үзэж болох юм байна. Би жаахан гайхаалаа л да. Ер нь бол эн чин айл дээрээс хойш хэрвээ хүний аймнаас эрсдэггүй хүн гэмтэж бэртээгүй бол заавал цагдаа дуудахгүйгээр ингээд даатгалаа дуудаад зохицуулцдаг болцсон байсан юм биш үү. Тэгэд энэ дахиад яг яаж шинжлэгдсэн гэдэг байгаа юм ер нь. За тэгэхээр ер нь бол мэдээж нэг бол тухайн тээврийн хэрэгслүүд осол мөргөлдөөн боллоо гэж үзэхэд энэ бол зөвчл эсвэл гэмсэргийн шинжтэй үйлдэл байх юм бол холбогдох цагдаагийн байгууллага бол ингээд шалгаад явж байгаа. Иргэдийн дунд ямар ойлголт түгээмэл байгаа вэ гэхээр гэм буруу дээр маргадаг. За миний зөв байр эсвэл тухайн эсрэг талд явж байгаа жолоочийн буруу байна гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар маргаантай үүсдэг учраас заавал цагдаа дууддаг. За эсвэл даатгалын компаниуд нь шууд даатгал руугаа яхаар заавал цагдаагийн байгууллагын тодорхойлтыг авчир гэдэг ч юм уу. Иймэрхүү асуудал бол урд нь ингээд яг яагаагүй яваад байсан нутагшаагүй гэх юм уу. Яг ингээд хүмүүсийн дунд нэг ойлголт болж яваагүй байгаад байсан байхгүй. Заавал цагдаагийн тодорхойлтоо авчираа гэдэг нэг ийм дунд нь нэг ийм гоцоо байгаад байдаг гэсэн үг. Тэгэхээр яг энэ хуулийн нэмэлт өөрчлөлт орсноороо цагдаад мэддэг үүргээсээ чөлөөлөгдөж байгаа иргэн. Тэгэхээр би хэрвээ зам дээр осол гаргаад би буруутай байна гэдгийг хүлээн зөвшөөрж байгаа тохиолдолд даатгал руугаа ярьлаа тэглээгээд би цагдаагийн байгууллагад мэддэг үүргийг бол хуулиар хүлээхгүй гэсэн үг. Зөв. Тэгэхээр бид нар чинь илүү замын хөдөлгөөнд зөв соёлтой оролцоод явж байгаа бол ямар нэгэн байдлаар даатгалын тохиолдолд өртлөө эсвэл өөрөө даатгалын тохиолдолд санамсаргүй байдлаар гаргалаа гэх юм бол цагдаа дуудахгүй өөр 3 дахь чин нэгэн этгээд рүү ярих шаардлагагүй зөвхөн даатгал руугаа яриад холбогдоод зурган баталгаажуулалтаа хийгээд явах энэ нөхцөлийг бол бүрдүүлж байгаа гэсэн үг. Зөв. За ойлголоо. За тодруулж ярих мэдээлэл байна уу? За тэгээд бид бол энэ ажлыг илүү жоохон дэлгэрэнгүй бүх иргэдэд нэг чигт мэдээллийг хүргэх тал дээр илүү мэдээллийн шин чанартай ажлуудыг бас хийж байгаа. Тэгэхээр нийт замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх жолооч нартай уриалхад та бүхэн нэгдүгээр өөрсдийнхөө даатгалыг хугацаанд дуусаагүй байгаа эсэхийг нэгдүгээр шалгаарай. Хоёрдугаар зам тээврийн осол гэмтэл үүсгэлээ гэж бодоход юун түрүүнд цагдаа гэж залхахаас илүүтэйгээр даатгалын компани руугаа залгана гэдгийг хүн болгон маань нэгнээсээ нэгэнд дамжуулж мэдээллийг илүү түгээж өгсэй гэж хүсэж байна. За ойлголоо. За өнөөдөр сонсогчид маань тодруулгаараа өргөсөн нийслэл иргэдийн төлөөлөгчдийн урлын эрх зүйн хяналт үлгээний хэлтсийн дарга Чанцал Ямда баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа.
За тэгвэл одоо нөгөө манайхаа цагдаа магдаа дуудаж муудаж ингээд навчрахгүй хэрвээ одоо ингээд үнэхээр нэг тал нь те за окей миний буруу би яг уучлаарай таны машиныг мөрөгчлөө за хоёлоо зөгцөе гэдэг дээр бол те шууд даатгалаа дуудаал асуудлаа шийдэж гэнэ штэ те. За. За өргөжлүүлээд нэг мэдээлэл хүргээд дараагийнхаа байгууллагатай холбогдъё. Улаанбаатар хотод 14 цаг 20 минут болсон байна. За нийслэлийн ерөнхий боловсролын 75 дугаар сургуулийн зүүн уул зураас Инх тайван хотхон хүртэлх замыг хааж шинчилнэ гэсэн байна. Хаул дүүргийн 1 15 дугаар хороо Чимэн дотрын гудамж 75 дугаар сургуулийн зүүн уул зураас Инх тайван хотхон хүртэлх замыг хааж шинжилнэ. За зам хаах хугацаа нь 2025 оны 10 дугаар сарын 2-ны 21 цагаас. За өнөөдөр орой 21 цагаас хаагаад 2025 оны 10 дугаар сарын 3-ны өглөөний 6 цагт нэгтгэн байна. За иймээс жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцсноо гэсэн байна шүү. За энэ хүн мэдээллийг хүргэснийхаа дараа за энэ Хинтээ аймагтай холбоотой мэдээлэл байхгүй юм байна. За Хинтээ аймгийн сэтгүүлч Одмотойгоо холбогдоод мэдээлэл авнаа. Өндөр хандлын эзэн сэтгүүлч Одмоо. Ано. Байна өдрийн минь төргий. За өдрийн минь хүргэе сонсогчдоо гэрлээ даас өдрийн минь хүргэе. Баярлалаа. За баярын минь хүргэе. За яах гээд байна? Блоклуулах гээд байна уу? За хаа Хинтээ нутгаар сонин сайхан юм байна. Өнөөдөр сонсогчдоо ямар мэдээлэл хүргэх вэ? За хан Хинтээ нутгаар одоо сайхан намар болж байна. Урт намар болж байна. Тэгээд бүгдээрээ сайхан намрыг сайхан одоо давж байна да. За тэгээд би нөгөө өмнө та бүхэндээ нөгөө морьтон цирк гэж ярьжсэн энийг өшөө жоохон дэлгэрүүлээд ярьчих гэж бодсон. Тэгээд зургийг дагуул илүү гоё ойлгомжтой болох хаа гэж бас бодож байна. За. Тий. За энэ морьтон цирк маань энэ одоо мэргэжлийн театрыг дэргэдэх хамгийн анхны морьтон цирк юм байна л да. За тэгээд Хинтээ аймгийн Мөрөн Чингис хот хоёрын дунд нэг 10 га газар тийм аялал жуулчлалын алтан ураг гэдэг юм цогцлыг ингээд аж ахуйн аргаар байгуулж байгаа юм. Манай хаан Хинтээ чуулга. За тэгээд аж ахуйн арга гэдэг маань мэдээж одоо төрөөс мөнгө гараагүй одоо ард иргэдийн хандив, малчтын хандивар босч байгаа ийм том бүтээн байгуулалт. За энэний маань нээлт 9 дугаар сарын 26-ны өдөр Чингис хотод боллоо. Та Чингис хаан маань баахан цэргүүдгүйтэйгээ явж байгаа юм шиг л харагдаж шүү дээ. Явж байгаа. За. За энэ маань ямар онцлогтой цогцлбор вэ гэхээр мэдээж Хинтээ аймаг түүхэн аял жуулчлалын бүс нутгийн одоо бүс нутлаар тодорж байгаа учраас энэ гэрэх жуулчдын тоог нэмэх. Дээрээс нь манайх нөгөө талын түмэн адуу гэдэг ивент арга хэмжээтэй шүү дээ. Өвлийн ивент арга хэмжээтэй. Энийг ер нь цаашдаа энэ цогцлбор дээр түшиглэж Чингис хоттой хийх ийм зорилго тавиад ийм одоо бүтээн байгуулалт босгож байгаа юм. Зөв. За. За тэгээд энэ одоо нээлтийн үеэр ямар одоо жүжиг тавигдсан бэ гэвэл Монголын улс тавчаагийн 7 дугаар буулгын 109-р үзэгдэл Арфт гэдэг энэ Чингис хааны архтыг одоо дүрслсэн энэ сайхан театрчсан морин үзүүлбэрийг тоглолоо. Үнэхээр бас 13 дахь зуунд очсон юм шиг мэдрэмжийг үзэгчд маань авлаа. За тэгээ Чингис хаан одоо бодтойроо биднэрт одоо мэдчилж байгаа юм шиг тийм мэдрэмжийг бас авсан юм гоё үзүүлбэр театрчсан тоглолт зохион байгуулагдлаа. За тэгээд энэхүү одоо театрчсан жүжигт маань 60 гаруй уран бүтээлчид 25 одоо морьд оролцсноор онцлогтой. Тэгээд энэ морьд нь болохоор дандаа л иргэдийн хандвар одоо энэ морьдууд маань бий болж байгаа гэсэн үг. Тэгээд одоо энэ морьтон цирк маань цаашдаа улам урагжиж үйл ажиллагаагаа тэлнэ гэсэн үг. Тэгээд цаашдаа энэ морьтны соёлтой холбоотой бүхий л арга хэмжээг энд одоо Хинтээ аймагт хийх боломж бас бүрдэж байгаагаар онцлогтой. Зөв. За зүгээр нэг ийм одоо юу гэдгийг одоо морьтны циркийн үзүүлбэр биш тийм ээ. Ингээд гоё яг ингээд найруулсан, жүжигчилсэн тоглолт үзэхээр угаасаа урамтай л да тий. Үнэхээр гоё юм байна. Тэгээд одоо энэ ингээд зургнуудыг ингээ харж байхад яасан ч гоё дээл хувцастай энэ. За тэнгүүтээ ингээд нөгөө энэ нэг далан малдан шиг юм үүсгэсэн. Тэнгүүтээ энийхээ ардаас уул толгод молгодын ардаас гарч ирж байгаа юм шиг угаасаа сүртэй юм байна. Тийм байна.
тий бүгдээ ингээд сайхан аж ахуй аргаар ингээд далан малангаа босгоод очиход яг л тэр 13 дугаар зууны тийм нэг тайз хэрэгэмшиг л харагдаж байгаа. Та бас ингээд Хөнтий Сүхбаатарт оронтыг дайраад үзэж явах гэж байгаа бол бас энүүгээр сайтаад нэг үзэхэд боломжтой. Тэгээд 10 сарын 4-5-нд дахиж тоглох гэж байгаа. Оо ямар гоё юм. За. Тэгэхээр амралтын өдрөн дээр та бүхэн ирээд үзэх юм боломжтой байгаа шүү. Үнэхээр гоё цагийн метражтай. За үнэхээр бас нэг дуу шуум сүрдмээр юм гоё юм бэлээ бас бихтээр үзсэн. Ааха. За. Найз нь энэ 5 дахь өдөр Өмнө Говь аймаг руу төслийн зураг авалтаар явж байгаа. Тийм. Тэгээд тэгж жагаад нэг нартаа нэг сайхан өдөр зорж очиж үзнэ. Та 11 сарын дундуур ирүүл нөгөө талын туман одоо ивентийг үзэх боломжтой. Тэнд нэр үнэхээр гайхалтай том ивент арах хэмжээ болдог. Ааха. 11 сарын 15-нд бас манай сонсогчдын уулзалт болох гээд бид нар бас нэлээд бэлтгэл ажилтаа л байж гэнэ хөө. За. Өөр мэдээлэл байна уу? За дараагийн мэдээлэл болохоор одоо багш нарын баяр болж штэ тий. Одоо 3-4-нд болох гэж байгаа Хинтээ аймгийн хувьд бол багш нар л баярладаг байсан бол энэ удаад Хинтээ аймаг за тэгвэл боловсролын салбарын үйлчлэгээний ажилчид яагаад баярлаж болохгүй вэ гэсэн одоо урайндор боловсролын салбарын үйлчлэгээний ажилчдын нэгдсэн уулзалт зөвлөгөөн хүлээн авалтыг зохион байгууллаа. За. Үйлчлэгээний ажилчид нөгөө л нэг сургуулийн жижүүр, сан техникч, тооч, нейро гэдэг юм уу тий. Багш нар баярлж байхад эдгээр маань хөрхи ард үлдчихэд штэ хамаг зүйлийг нь зааж авч үлдээл. За тэгвэл эдгээр хүмүүс маань Хинтээ аймагт багш нарын одоо үйлчлэгээний ажилчдын зөвлөгөөнийг Хинтээ аймагт анхудаага зохион байгуулагдлаа. Тэгээд ирж байгаа хүмүүс маань үнэхээр их баяртай байсан. Бид нар ингээд дундаа уулзах боломж гарлаа, туршлагаа судлах боломж гарлаа. Бидний үгийг сонсч байна ингээд үйлчлэгээний ажилчид маань ингээд Чингис хотод өчигдөр чуулсан байгаа. За. Тий. За дараагийн мэдээлэл болохоор Эренчингийн Чойн маань одоо Хинтээ аймгийн одоо нэрт яруу найрагчтай Хинтээ аймгаас суран гарсан. Тэгэлгүй яах вэ? Тий, одоо энэ хүнийг маань алдаршуулсан оюухай шүлгийн наадам маргааш эхлэх гэж байна. За. За тэгээд энэ шүлгийн наадам маань оюухай наадам маань 2 үе шаттай зохион байгуулагдаад за ингээ 2 дахь шатнд шалгарсан одоо том яруу найрагчид Хинтээ аймагт чуулах гэж байна. Тухайлбал шам норжмаагаас эхлүүлээд гэдэг юм уу тий? Тэгээд энэ хүний одоо сайхан үзэсгэлэн за номын худалдаа, яруу найрагч уншигчдын уулзалт гээд ингээд Чингис хотод ийм оюухай одоо Эренчингийн Чойн нэмж оюухай шүлгийн наадам маргааш эхлэх гэж байна. Тэгээ маш олон яруу найрагчид Хинтээ аймагт бас чуулгах нэ. Тэгээ Хинтээ аймаг ер нь бол шүлэг яруу найргийн үлгэн нутаг шүүдээ эндээс ч олон бас яруу найрагчид төрөн гарсан ийм онцлогтой бас аймаг штэ. Тэгэлгүй яах вэ? За. За тэгвэл манай Хинтээ аймаг маань их олон гоё сонин содон үйл явдлуудтай байгаа юм байна. За тэгээд намрын налгар өдрүүд сайхан үргэлжилж байгаа байх. Тэгээд өнөөдөр холбогдож сонсогчид маань мэдээлэл хүргэсэн Хинтээ аймгийн Өндөр хаан телевизийн сэтгүүлч Одмада баярлаа. Ажлын амжилт хүсье. За амжилт хүсье. За баярлалаа. За үргэлжлүүлэн нэг мэдээлэл хүргээд хамтран авирлагчид танилцуулаад дараагийнхаа байгууллагатай холбогдъё. Дараагийн хүргэх мэдээлэл маань Улаанбаатар хотод 14 цаг 28 минут болсон байна. За Санзай эцэс Баг Баян хүртэлх авцамыг заснаа гэсэн байна. За нийслэлийн Сүхбаатар дүүргийн Санзай эцэс Баг Баян хүртэлх 1.7 км авцамыг засна. За нийслэлийн замын үржлийн газрын дарга Одбаяр Батлан амлах явны захиалгаар 2019 онд барьсан 1.7 км зам маш ихээр эвдэрч нүх гарсан тул засах шаардлагатай талаар дараа өргөдөл гаргасан ч хариу ирүүлээгүй. За иргэдийн санал гомдлын дагуу ирээд уулын ус ихээр бууж халиа тушин үүсгэснээр замыг эвдэж байгааг харлаа. За энэ замд нөхөөс хийвэл буцаад хурдан эвдэх учраа эх хонд суурийг нь хүчитгэж за уулын ус зайлуулах шуудыг хамтд нь хийхээр төвлөлөж байна гэж хариулсан байна. За Улаанбаатар хотод 14 цаг 29 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран авирлагчаар Civil Loyalty уншуул, цуглуул, зарцуул гэд хамтран ажиллаж байна. За энэ жилийн хамгийн том Loyalty хөтөлбөр зарлагдсан. За энэ хөтөлбөр нь 4 төрлийн урамшуулалтай. Тэгээд бүх урамшуул нь CU-гийн шинэ болон хуучин хэрэглэгчдийг одоо худалдаа авалт бүрдээ CU апа уншуулад оноо цуглуулж оноогоо зарцуулаарай гэд байгаа. Ер нь бол. За гэхдээ ер нь бол угаасаа бид нар ингээд CU-гийн аппликейшн уншуулахаар оноо цугларж байгаа юм шиг тэр чинь бол ер нь бол мөнгө л гэсэн үг шүү дээ. Яг л одоо би жишээлбэл одоо ингээд нэг мөнгөө хуримтлуулж явж жагаад оноогоо уншуулаад аваад явж жагаад тэгээд дараа нэг одоо 10,000 төгрөг
төгрөгийн худалдаа авалт хийлээ гэдэгт надад нэг 3,000 төгрөгийн одоо төгрөг одоо цугларсан байх юм бол би тэрийг хасуулцдаг байхгүй тий. Тэгээд 12,000 төгрөг ч юм уу ингээд өгдөг гэсэн үг. За тэгвэл энэ маань нөгөө нэг дахиад давхар үржигдэж орох юм байна л да. Энэ бонус оноо маань. Тэгэхээр айгуу гоё. Яг энэ 1 сарын хугацаанд л үргэлжлэх юм байл шүү. 11 сарыг дуустал 11 сарын 31-ыг дуустал. Тэгэхээр чи 2 сар юм байна те. Тийм байна. 11 сарын 31-ыг дуустал үргэлжлэх юм байл шүү. Тэгэхээр манайхаа яараарай. За тэгэхээр яасан бах нь худалдаа авалтанд ашиглаж болно тийм үү? CU оноогоо. За эсвэл CU application дэх loyalty market дотор байрладаг бүтээгдэхүүнүүдийг 50% хямдралтаагаар бас авч болдог. За ингээд болоогүй. CU loyalty market дотроос iPhone 17 Pro хожих суулгааны эрхийг 500 CU оноогоор авах боломжтой байхгүй юу? За тэгээд энэхүү урамшуулал 11 сарыг дуустал үргэлжилнэ. За нийт iPhone 17 Pro хожих 17 азтан шалгаруулна. За CU оноо бол 1 төгрөг буюу оноо гэдэг чинь дахиад хэлье Монгол гэсэн үг шүү дээ тий. За тэгэхээр одоо яасан байх вэ? Надаа 3,000 оноо байхад би 6 одоо iPhone 17 Pro хожих суулгааны эрхтэй болно гэсэн үг байгаа зү тийм байгааз. За ингээд оноо үржигдэх өдрүүд маань 11 сарны 31-ыг дуустал гэдгийг бас дахин хэлье. За ингээд та илүү дэлгэрэнгүй мэдээллийн ерөнхийдөө бол CU loyalty хөтөлбөр за CU-гийн бүх салбаруудаар байгаа учраас ерөн CU-гийн аппликейшн руу ороод нэг харчаарай. За ингээд нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар CU loyalty уншуул, цуглуул, зарцуул гэд хамтран ажиллаж байна. Баярлалаа. За дараагийн холбогдох мэрэгжилтэн маань болохоор зэрэг ямар байгууллага үнэтэй холбогдох вэ гэхээр Blue Gold компани маркетингийн менежер Бат Хэлэгтэй холбогдсон тэрэлж усны талаарх мэдээлэл хамтдаа авцгаая. Бано? байна уу? Сайн байна уу? Эх орноор маань сонио нэвтрүүлгээс шууд эфирийн утсаар холбогдсон байна. За манай сонсогчдод тэрэлж усны талаарх мэдээллийг хүргээч гэж холбогдлоо. За сайн байна уу? Өдрийн мэнд. Тэгэд яварсан нийт энэ жил радиог машин та гэртээ ажилдаа сонсож байгаа одоо хүмүүстээ өдрийн мэнд хүргэе. За манайх би бол одоо тэрэлж байгалийн эрдэс тусны маркетинг албан менежер Батэлэг байна. Тэгээд та бүхэнд тэрэлж байгалийн эрдэс тусны талаарх одоо мэдээллийг хүргье. Тэгэхээр манай тэрэлж гэхээр ер нь бол тэр ойлгомжтой шүү дээ. Манай ус тэрэлжид үйлдвэрлэдэг байх нь. Тэгээд тэрэлж чинь бол өөрөө нийслэл хотоос 45 км зайтай хаан энти нурууны айх савд оршдог. Одоо байгалийн зохицолтой газар өөрөө геологийн хувьд өрмөцтэй чулуулуудтай эртний соёл бас түүхийн олдруудтай тэгээ байгалийн унган дөхөө хадгалсан өсний бохирдлөө одоо ундны их усны их усрээр тийм алдартай газар. Тэгээд манай үйлдвэр бол ерөөхдөө яг тэрэлжээс усаа ингэж одоо олборлон савлж та бүхэнд хүргэдэг 60-аас 120 метрийн гүнээс олборлдог. За тэгээд энэ гүнд одоо ус бол одоо боржин болон базальт зэрэг байгалийн чулуулгуудаар одоо дамжиж өнгөрөхөөр одоо эрсэлчээд хүний биед хэрэгтэй тэр дотор кальц, магний, натрий зэрэг одоо эрс бодисуудыг өөртөө ингээд агуулдаг байх нэ. За. Тэгээд энэ одоо гарч ирсэн эрдэс тусыг манайх одоо 120 метрийн гүнээс гарч ирсэн эрдэс тусыг одоо тусгай зориултын 8 төрлийн шүүлтүүрээр одоо усных нь өөрийн байгалийн одоо эрдэсийн шин чанар найрлагыг өөрчлөхгүйгээр шүүгээд одоо нингийн бохирдлыг бол хит ягаан туяагаар хариултхан савладаг. За тэгээд ийм учраас одоо бидний өөрөө бол байгаль бүтээж бид баталгаажуулуу гэж одоо хэлдэг те. Танах тэрэлж усаа одоо үйлдвэрлээд хэдийн хугацаа өнгөрч байгаа юм бэ ер нь? Манай 2007 оноос хойш тэрэлж усыг үйлдвэрлэж эхэлсэн. Амар удаж байгаа юм байна шүү дээ. Одоо ер нь бол айгүй ихээр үнэ чинь хэрэглэгч нартай байнгын тэрэлж усыг гэртээ захиалж уудаг одоо хөшүүн хүмүүс хүүхдүүд гэдэг. Ер нь бол маш хэрэглэгчтэй тий. Тэгвэл бүр том боллоонтой ус бас байд юм байна тийм үү? Ер нь хэдэн төрлийн савлгаатай юм бэ? Манайх одоо нэлээд олон төрлийн 4 төрлийн савлгаатай байснаас одоогийн үйлдвэрлэгч байгаа нь болохоор 0.5 та хүний яг хэрэглээний одоо ус байж байгаа. Нөгөөт нь болохоор ер нь ахуй болон байгууллагуудад зориулсан
баллонтой 19.5 литртэй усыг үйлдвэрлэж байгаа. Бид нэр өдөр болгон л уугаа сууж байгаа л да тэрэлж усаа. Гэтэ ер нь шал өөр шүү нэг юм гоё зөөлөн ер нь бол. Танах бас юу яцсан байгаа мó? Тэр одоо за 20 литр л гээд ярьчил та 19.5 гэдэг чинь 20 гэсэн үг. 20 литрийн тэр том боллонтой усан дээр 3 төр нэмэх нэг гэсэн урамшуулал зарлцсан байгаа мó? Тий, манайх шинэ хэрэглэгч болгон дээр одоо шинэ хэрэглэгч бол бүртгэлд орж ирж байгаа хүмүүс дээр 3 бол 3 дээр нэмэх нэг гэсэн урамшуулалтаа явж байгаа байгууллагууд болоо хүмүүс дээр. Зөв. За тэгэхээр одоо айл өрхүүд угаа ер нь айлуудаас ийм том болонтой устай штэ. Тэгээд шууд дуудлагаар солиулах усаа авах боломжтой юу те? Тэглгүй яг хүргэлт талыг бол ажлын 6 өдрөөр бид нэр хийж байгаа. Тэгээд яг хүргэлт захиалгын одоо утасны цаана оператор байнгын ажиллаж байгаа. Програмын дагуу захиалгыг шивээд төгөөж борлуулагчнаар аль болох түргэн хугацаанд хүргэж байгаа. Өглөө 11 цагаас өмнө амжаад захиалга өгчих юм бол бид нар өдөртөө хүргээд өгчөж амжина. Тэр 11 цагаас хойш хүргэх юм бол ялцчгүй маргааш өглөөдөө болно. Яг нэг хотын замд үйлчлэлийн ачааллаас хамаарат зайлшгүй юм байдаг л та. Гэтэ эрт захиалгууд их түргээд өгчнө л гэсэн үг. За юу та дээр яриа яг одоо Монгол орон даяар 88.3 дэлгөөнөөр шууд засагдахаас гадна дэлхийн 165 улс орноосаас үжид сонсож байгаа. Тэгэхэд хүмүүс асуугаад байна. Тэрэлж усыг олж уух гэхэд миний орсон дэлгүүрүүдээр харагдахгүй байсан дуусчаад байгаа юм болов гинэ. Тэгэхээр би одоо жишээлбэл те 2007 оноос хойш гээд тэгэхээр би сая ийм утсан би яагаад өмнө нь их харж байгаагүй юм бол гэж сая бас бодоод өнгөрсөн байхгүй юу. Танах ер нь энэ жижиг усаа өдөрт үйлдвэрийн чинь хүчин чадал хичнээн нэг одоо гаргадгийн ер нь жаахан багаар үйлдвэрлэдэг юм уу ер нь? Тий, ер нь бол сүүлийн үед одоо яг боллонтой ус дээр төвлөрөө. Боллонтой усыг байгууллага гэр ахын хэрэглээнд хүмүүс маш ихээр хэрэглэдэг ус учраас яг боллонтой усаа шүчлэн одоо үйлдвэрлэх хүчин чадлаа боллонтой усан дээр төвлөрүүлж байгаа. Мэдээж жижиг ус байгаа. Жижиг уснууд нь ер нь жижиг ус боллонтой ус ч гэсэн хоёлоо одоо яг нэг сүлжээ дэлгүүрүүдэд байгаа л да. Зөвхөн ер нь ийм артад байхгүй бусд нь номин сансар ийм март гэдэг бусад дэлгүүрүүдэд бол байгаа. Дээрээс нь одоо томоохон хэмжээний одоо хувийн одоо хүмүүсийн дэлгүүрүүдэд ч байгаа л да. Уул нь бол баллонтой ус нь хэд үг гинэ үнэн? Боллонтой ус нь 15,000. За. Би сүүлийн үед тэрэлж усаа захиалгаар хажууд дэлгүүрчин байгаа гэд захиалга өгөхөө одоо авах болчихсон байна лээ гэдэг ийм комент орж ирж шүү. Тэгж гинөө. За 75. За би утасны дугаарыг 39 дугаар дээр бол яг ажлын 6 өдөр оператор сууж байгаа. 75 тэг 39 тийм үү? Тий. За. Тэгээд мэдээж оператор одоо танд ойрхон байгаа аль болох зардал жирэгдэл болохгүй ойрхон салбар тэгвэл тэмцэгүүдийг мэдээж хийж өгч байгаа хаа. За тэгвэл саяны сонсогч 75 тэг 39 гэдэг утсаараа холбогдорой тийм ээ. За өнөөдөр сонсогчдод маань тодруулга яриа хүргэсэн Blue Gold компани маркетинг менежер Батэлэгтэй баярлалаа. Тэгээд манай сонсогчид маань ямар ч гэсэн тэрэлж усны талаарх бас нэлээд сайн ойлголтоо бий л авдаг. Бас тэгээ үнийг мэдээд авчлаа. Ойлголтоо боллоо. Тэгээд холбогдсонд баярлалаа. Мэдээлэл хүргэсэнд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй бүгдээрээ. За үргэлжлүүлэн мэдээлүүдээ цаашаага хүргье. Улаанбаатар хотод 14 цаг 40 минут болсон. За дараагийн үргэх мэдээлэл маань самранд яваад сураггүй болсон эмэгтэйг 10 дахь өдрөө эрен хайж байна. Хөвсгөлийн тариалан суманд самранд яваад сураггүй алга болсон эмэгтэйг эрен хайх ажил үргэлжилж байна. Тодорхойлбол Хөвсгөл аймгийн тариалан сумын Давааны Арбагийн Дуургын нуруу гэдэг газарт аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, Досон цэнгэл сумаас зүүн хойд зүгт 130 км, тариалан сумаас хойд зүгт 70 км. Досон цэнгэл сумын Харьяат 4 хүн самар түүж байснаас 9-р сарын 21-ний өдрийн 15-аас 16 цагийн орчим эргэн отгоос 1 км зайтай газарт түүсэн самараа сахиж үлдсэн бөгөөд
хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан тухай дуудлагыг 9-р сарын 22-ны өдрийн 14 цаг 40 минутад хүлээн авсан. За Тус аймгийн онцгой байдлын газрын алба хаагчид, Хилийн цэргийн ТИК 2 57 дугаар ангийн алба хаагч, аймгийн цагдаагийн газрын алба хаагчид, Тосон цэнгэл Трайлан сумын мэрэгжлийн ангийнхан Аргэрийн иргэн 46 настай эмэгтэйг эрен хайх ажиллагааг зохион байгуулж байна. За дараагийн мэдээ Дорнод аймагтай холбоотой мэдээлэл байна. Төмөр эрсдэл аюултай түвшинд хүрчээ. Дорнод аймгийн нийт нутаг хураашилт ихтэй ойх эрийн төмөрийн аюултай түвшинд хүрснийг Улс цаг урагшны шинжилгээний төвөөс анхаарууллаа. Тодорхойлбол Халахгол, Дашбалбар, Булган, Хүлэн буур, Сэргэлэн, Гурван загал, Цагаан овоо, Чулуун хороот, Баян-Дуун, Матад сумын нутгаар хураашилт 2963-аас 4012-т хүрчээ. Хураашилт төмөр эрсдлийг тодорхойлдог энэхүү хэмжээ 8000-аас давбал нэн аюултай түвшинд хүрдэг. За хураашилт их байгаа учраас өнөөдрөөс Сунд ойх эрийн төмрөөс орсон зэрэгэл хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулж эхэллээ. Түүнчлэн аймгийн төв хогийн цэгийн ойролцоо 4400 м урт 15 м өргөнтэй хамгаалтын зураас татаж байна. Үргэлжлүүлээд үндэсний шгшээ багийн тамирчид энэ онд болсон олон улсын тэмцээнүүдээс 135 медаль хүртжээ гэсэн мэдээлэл хүргэв. Монголын үндэсний шгшээ багийн бүрэлдэхүүнд өвөл зун паралимпийн спортын 27 төрөлд 60 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 254 тамирчин бэлтгэл сургуультаа хангаж тэмцээнд оролцож байна. За тэд энэ оны 9 сарын байдлаар олон улс ТV дэлхийн чанартай тэмцээнээс 34 алт 36 мөнгө, 65 хүрэл, нийт 135 медаль хүртсэнийг Бэнтамир спортын улсын хорооноос мэдээллээ. Үүнийг задлбал насан туршидчдын дэлхийн авар шалруулах тэмцээнээс 4 алт, 5 мөнгө, 8 хүрэл медаль хүртсэн бол өсвөрийн 1 алт, 2 хүрэл, залуучууд 1 хүрэл медалаар ингрэмэлаажээ. Түүнчлэн залуучууд болон насан туршидчдын Азийн авар шалруулах тэмцээнээс 15 медаль зөөсөн байна. Үндэсний шгшээ багийн тамирчдаас энэ оны анхны медалийг Гүйлтийн цааны олон улсын Ачбадрах авсан. За тэрээр 1-р сард Солонгосын Ганун хотод болсон тэмцээнээс 2 алтан медаль хүртэж байсан бол отхон медалийг өнгөрсөн амралтын өдөр жүдо бүхий олон улсын хэмжээний мастер гончигсүрэн их орондоо авчирчээ. Түүний хувьд Чиндаогийн Гран Пригийн нэмэх 100 кг-ийн жинд төрүүлсэн ба. Өргөжлүүлээд Хүсгэл аймагтай холбоотой мэдээлэл хүргэе. Ахмадууд Чингүн жавын хөшөөнд цэцэг өргөлөө. За өчигдөр олон улсын Ахмадын баярын өдөр тохиосон. За тэгвэл Хүсгэл аймгийн Ахмадууд Хотгоодын Баатар Чингүн жавын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл илэрхийллээ. За Тус аймагт 15502 өндөр настай амьдарч байгаагийн 67.9%-ийг эмэгтэйчүүд эзэлж байна. 100-аас дээш насны 2 амхад настай амьдарч байгаа юм байна. Аймгийн Ахмадын хороо нь 23 суманд Ахмадын хороотой, за дэрэгдээ 22 байгууллагатай, за 124 баг 108 байгууллага аж ахуйн нэгжийн Ахмадын зөвлөл 32 идэвхтэй насжилтыг дэмжих төвөөр дамжуулан Ахмад наснуудаа цогц тусламж үйлчлэгийг үзүүлж байна. Өнгөрсөн 5 жилийн дотор 28 сум шинэ Ахмадын өргөөтэй болж нийт 4 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Өргөжлүүлээд авилга мэдээлэх утсанд 83 дуудлага иржээ гэсэн мэдээлэл хүргэв. Авилгатай тэмцэх газрын судалгаа шинжилгээний албан нь 2025 оны 9-р сарын 22-ноос 26-ны өдрүүдэд иргэн хуулийн этгээдээс ирүүлсэн 52 өргөдөл гомдлыг хүлээн авч харьяалах чиг үргийн нэгж төргүүллээ. Хүлээн авсан өргөдөл гомдол мэдээллийн 51.9% нь авилгын гэмтэргийн шинжтэй байх бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалт болон тендер худалдаа авах ажиллагаатай холбоотой гомдолд хамгаалж байна. За салбараар нь авч үзвэл нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагад хамаарах өргөдөл гомдол зохиолжээ. Өнгөрсөн 7 хоногт авилгыг мэдээлэх 110 тусгай дугаараар 83 дуудлага хүлээн авсан байна. Дараагийн мэдээ Дорногой аймагтай холбоотой мэдээлэл байна. Өвлийн улирлын галлгааг эхэллээ. Дорногой аймгийн иргэд аж ахуйн нэгжүүдийг ус тулаанаар хангадаг Чандман элч орон нутгийн өмчит компани Өвлийн улирлын галлгаагаа өнөөдөр эхэллээ. Тус компани энэ жил уурын зуухны хүчин чадлаа нэмэгдүүлж 23 мегаватт хүчин чадалтай 2 уурын зуухыг шинээр ашиглалтанд оруулсан байна. За ингэснээр Өвлийн улирлын ачаалтын үед халаалт дулаан доголдохоос сэргийлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Чандман элч орон нутгийн өмчит компани нь Сайн шант сумын 4700 гаруй айл орхийг ус тулаанаар хангааж ажиллаж байгаа. За мөн Айраг, Далан жаргалан, Ихэд, Дэлгэрэх, Алтан ширээ, Өргөн, Хатан булаг, Хөвсгөл, Зүүн Баян, Сайн шанд, Их Үүсвэр 2 за төмөр замын хэсэгт салбарууд ажиллаж байгаа юм байна. Дараагийн мэдээ Нэран тусал цусаар 25-аас 30 төрлийн эмгэг илрүүлдэг боллоо.
Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас нэраа хүүхдийн эртэлрүүлгийн тандем масс спектрометри дэвшилтэт технологи аппаратыг Монголд анх удаа оруулж ирж их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүлээлгэ өглөө. Монголд жил бүр 67 мянга гаруй хүүхэд мэндэлдэгч дэвшилтэт шинжилгээний бага чирэгслийн хүртээмж бага байдгаас олон мянган нэраа эрсдэлд ордог. Сүүлийн 30 жилийн хугацаанд ойролцоогоор 900 хүүхэд оройтож онцлогдсны улмаас урьсан сэргийлж болох насан туршийн хүндрэлд оржээ. Тэгвэл тандем масс спектрометри хэмээх технологи нь дөнгөж төрсэн хүүхдээс нэг тусал цус авч 25-аас 30 төрлийн бодисын солилцооны эмгэгийг илрүүлэх өндөр наривчлалтай юм. За эдгээр эмгэгүүдийг гэрт илрүүлэн оншилсноор эмчилгээг бүрэн хийж хүүхдийг ирээдүйд хөгжлийн бэрхшээлтэй болох цаашлаад амь насаа алтгаас сэргийлэх боломжтой. За тус төхөөрөмжийг худалдан авахд шаардлагатай 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн эрүүл мэндийн хөгжлийн элч Цэлмүүний санаачилгаар зохион байгуулсан хандивын гала арга хэмжээний үеэр босгожээ. Нийт 27 компаниас өргөсөн хандивын ачаар энэхүү эрт илрүүлгийн төхөөрөмжийг оруулж ирэх боломж бүрдсэн байна. Дараагийн мэдээ Сэлэнг аймагтай холбоотой мэдээлэл байна. За Сэлэнг Утаагүй эко зуух байршууллаа гэсэн байна. Сэлэнг аймгийн Төв Сүхбаатар сум төвлөрсөн хогийн цэг орчмын агаарын бохирдол утаа болон угаарын хийг буруулах зорилгоор ахуйн хог шатаах Утаагүй эко зуухыг байршууллаа. Хог шатаах зуух нь байгаль орчинд ээлтэй агаарын бохирдол болон хөрсний бохирдлыг бууруулж шаталтаас үүсэх утаа болон угаарын хийг 99% шатаадаг гэдгээрээ давуу талтай. За зууханд зөвхөн ахуйн болон хүнсний огийг шатаах зорилттой. Иймээс шил, төмөр, чулуу, цемент гэх мэт барилгын материалыг шатааж болтгоо байна. Уг зуухыг нүүдэлчин эко ресурс компани нийгмийн арилгын хаврын Сүхбаатар сумын цагаан эрэг тогтчлт үйлчилгээнд хүлээлгэ өгчээ. Өргөжлүүлээд Оскарын наадмын олон улсын шилдэг киноны урьдчилсан шалгаруулалтад Чимээгүй хотын жолооч оролцсноо гэдэг гой мэдээлэл хүргэв. За Оскарын шагналын олон улсын шилдэг бүрэн хэмжээний киноны урьдчилсан шалгаруулалтад Монгол улсыг төлөөлж Чимээгүй хотын жолооч кино оролцсноо. Академи Авардсын олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино төрөл нэр дэвшүүлэх бүтээлийг сонгон шалгаруулах үндэсний сонгон шалгаруулах хороо 2025 оны 9-р сарын 29-ний өдөр хуралдаж 98 дахь удаагийн Академи Авардс буюу Оскарын шагнал гардуулах ёслолын олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино төрлийн урьдчилсан шалгаруулалтад Монгол улсыг төлөөлөн оролцох кино бүтээлээр найруулагч Сингдоржийн Чимээгүй хотын жолооч уран сайхны киног шалгаруулсан байна. Өргөжлүүлээд Төв аймагтай холбоотой мэдээлэл хүргэе. Баян сумын застрын намын газар хүүхдийн өрөөтэй боллоо гэсэн байна. Баян сумын застрын намын газар ажилтнуудынхаа хүүхдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх өрөөг догчуулан ашиглалтанд оруулжээ. Тус байгууллага нь 1-р хүүхэд урайндор бага насны хүүхдээ цоочтой хаалганы цаана үлдээхгүй бая уриалга дэвшүүлсэн байна. Үүний хүрээнд ажилтнуудынхаа хүүхдийн ая тухтай дулаан орчинд суралцах, хөгжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Энэхүү өрөөг догчуулахад Төв аймгийн Баян сумын харьяат энх баярын гэр бүл санхүүгийн дэмжлэг тусалцаа үзүүлж засварын ажлыг шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын харьяа 415 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн хамт олон гүйцэтгэжээ. Сумын хэмжээнд 442 өрх оршин суудаг бөгөөд үүнээс 339 малчин өрх, 103 мал бүхий иргэд байдаг юм байна. Дараагийн мэдээ орон сууц борлуулсны 2% татврын асуудлаар ажлын хэсэг байгууллаа гэсэн байна. Яа ашиггүйтэй гэдэгхгүй юу. За улсын хурлын төсвийн байнгын орооны энэ сарын 1-ний өдрийн хуралдаанаар ажлын хэсэг байгуулах тухай байнгын орооны тогтоолын төслийг хэлэлцлээ. За улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар нийт 41149 үйл хөдлөх хөрөнгө борлуулсан статистик үзүүлэлт байдгаас 32933 нь орон сууц байсан. За мөн нийт 5.7 их 80 төгрөгийн үнэлгээ бүхий үйл хөдлөх хөрөнгө борлуулснаас 4.6 их 80 төгрөг нь орон сууцны борлуулалт эзэлдэг. За энэ хүрээнд 115.4 тэрбум төгрөгийн татвар төлөгдснөөс 93.7%-ийг нь орон сууцтай холбоотой татвар эзэлдэг гэсэн тайлбарыг ажлын хэсгээс энэ үеэр өгсөн байна. За хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан улсын хурлын гишүүн Булган Туяа үйл хөдлөх хөрөнгийн үнэлгээний суурь асуудлыг эхлээд ярих шаардлагатай гэд сангийн яам холбогдох хуулийн төслөө боловсруулж улсын хурлаар яаралтай хэлэлцүүлэхийг анхааруулж байлаа. За мөн хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл хөдлөх хөрөнгийн үнэлгээтэй холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулах нь зүйтэй гэсэн санал хэлсэн байна. Улсын хурлын гишүүн Тэмүүлэн ажлын хэсэг холбогдох хууль тогтоомжууд, татвартай холбоотой нөхцөл шалтгаанууд, уг асуудалтай холбоотой төрийн болон хувийн хвшлийнхэнтэй уулзаж асуудлыг өргөн хүрээнд нарийн судалгаад онцгойлон анхаарч ажиллахыг хүслээ. Ингээд нийтийн ашиг сонирхлыг хүндсэн тодорхой асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн дагуу хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татврын асуудалтай холбогдох хуулийн биелэлтийг хянан шалгах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай байнгын орооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.9% нь дэмжлээ. Байнгын орооны тогтоолын төсөлд уг ажлын хэсгийг улсын хурлын гишүүн Сайн Зориг ахалж, улсын хурлын гишүүн Батбаяр, Батуулд, Заяабал, Мөнх Соёл, Мөнх Тулга, Номин, Төвшин, Даа Цогтоотор нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар
тусгажээ. Өргөжлүүлээд өмнө аймагтай холбоотой мэдээлэл хүргэе. За багш сурагчдын дунд математик, байгалийн ухааны хичээлээр өдрөлөг зохион байгууллаа гэсэн байна. Монголын багш нарын 50-с дэлхийн багш нарын 31 дахь жилийн баярыг угтан математик, байгалийн ухааны хичээлийг сонгон судалж байгаа суралцагчдыг хамруулан өдрөлгийг 2025 оны 9-р сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Өдрөлгийг өсөлттэй өмнөгөө хөтөлбөрийн санхүүжилтээр сурагчдыг багш мэргэжил дуртай болгох, багш нарын гаргасан амжилтыг алдаршуулж, үзэсгэлэн гаргах, математик, байгалийн ухааны туршилтад хичээлийг олон хэлбэрээр турших зэрэг нөлөөллийн ажлыг хэрэгжүүлжээ. Өдрөлөгт 70 задгад сумын 7 сургуулиас сонгогдсон 8-аас 12 дугаар ангийн 176 сурагч оролцжээ. Сургууль бүр ахлахангийн суралцахуун зорилтын хүрээнд 2-3 туршилтыг хийж, зарим туршилтыг сонгон судлах хичээлийн суралцагчид өөрсдөө хийж, үр дүн ярилцсанаараа онцлог боллоо. Өдрөлөгт хан хонгор, булган сумын багш нар оролцож, туршлага судалж, туршлагаа түгээн дэлгэрүүлж буй 56 багшид баяр хүргэж, батламж гартуулжээ. Түүнчлэн математик, байгалийн ухааны судлах утгуунтай холбоотой Ааха тэмцээн зохион байгуулж, тэргүүн байрт 70 задгад сумын 3 дугаар сургуулийн 10 дугаар ангиас суралцагч Ардна Азар, дэд байрт 1 дугаар сургуулийн 10 дугаар ангиас суралцагч Дорж, 3 дугаар байрт 1 дугаар сургуулийн 12 дугаар ангиас суралцагч Цэлмүү нар эзэлсэн байна. Цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахыг багш сурагчид хүсжээ. Өргөжлүүлээ Завхан аймагтай холбоотой мэдээлэл хүргэе. Улс бүсийн дундачтай харьцуулахад хүн ам сэрэг оршин суудаг. Завхан аймгийн онд 21.7 мянган өрхийн 71.4 мянган хүн амтай болж өмнөх оны мөн үеийнхээс хүн амын тоо 1.6%-аар цөөрсөн байна. Аймгийн дүнгээр 1 м2 газар нутагт 1.9 хүн ногдож байгаа нь улс баруун бүсийн дундачтай харьцуулахад сэрэг байна. За аймгийн хүн амын 49.8% нь эрэгтэй, 50.2% нь эмэгтэйчүүд байгаа. За нийт хүн амын 31.1% нь 15 хүртэлх насныхан, 58.9% нь 16-аас 59 насныхан байна. За хүн амын 10% нь 60-аас дээш насны хүн амтай байгаа байна. За аймгийн нийт хүн амын 22.5% нь аймгийн төвд, 20.4% нь сумын төвд, 57.1% нь хөдөө оршин сууж байна. За хүн амын тоо гэдэг нь тодорхой хугацаанд тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа хүн амын тоог илэрхийлж байгаа. За хүн амын тоог бэлэн болон суурин хүн амаар тооцдог. Суурин хүн ам гэдэг нь тухайн засаг захиргааны нэгжид 183 хоног буюу 6 сараас дээш хугацаагаар оршин сууж байгаа хүн амыг хэлнэ. Бэлэн хүн ам гэдэг нь тооллого явуулж буй үед тухайн нутаг дэвсгэрт оршин сууж байгаа нийт хүн амыг байн гол нь төр хугацаагаар амьдарч байгаагаас үл хамаарч хэлдэг байна. За бэлэн хүн амыг хүн ам орон сууцны тооллогоор 10 жилд нэг удаа тодорхойлдог хэмээн Завхан аймгийн статистикийн хэлцээс мэдээллээ. Дараагийн мэдээлэл Сэлэнг аймагтай холбоотой мэдээлэл байна. За гүзээлзэгний хүлэмжийн аж ахуй байгуулна гэсэн байна. Өчигдөр Сэлэнг аймгийн засаг дарга 5-д орж Бүгд найрамд Солонгос улсын Туян хотын төлөөлөгч Пак Кундэг хүлээн авч уулзлаа. За уулзалтаар Сэлэнг аймаг Туян хотын хамтын ажиллагаа, соёл, нийгэм, эдийн засаг хөрөнгө оруулалт зэрэг бүхий салбарт хамтын ажиллагаа дэмжлэгийг бэхжүүлж, тус хотод улирлын ажиллах хүч нийлүүлэх талаар хэлэлцэн тохиролцлоо. Туян хот нь Солонгос улсдаа хамгийн амттай гүзээлзгэн тариалдгаараа алдартай, мөн өндөр үнээр борлуулдаг онцлогтой юм. За иймээс аймгийн цэцэргийн зүгээс гүзээлзэгний хүлэмжийн аж ахуйг Сэлэнг аймагт байгуулах санал гаргаж хамтарч ажиллахад нээлттэй гэдгээ илэрхийллээ. Мөн уулзалтын үеэр улирлын ажиллах хүч нийлүүлэх хамтын ажиллагааны хүрээнд Сэлэнг аймгаас 10 хүнийг Бүгд найрамд Солонгос улсын Туян хотод гүзээлзэгний хүлэмжид ажиллуулахаар болж сонгон шалгаруултыг явуулахаар болсон байна. Дараагийн мэдээлэл нь Ус аймагтай холбоотой мэдээ. За Малчин суманд соёлын төвийн байрлагыг шинээр барьж байна гэсэн байна. Ус аймгийн Малчин суманд 250 хүний суудалтай соёлын төвийн байрлал шинээр барьж байна. За улсын төсвийн 3.7 тэрбум төгрөгөөр барьж буй тус байрлал угсралтын ажлын гүйцэтгэгчээр Сантех Хувс компани захиалагчаар Малчин сумын застарын намын газар ажиллаж байна. Одоогоор ажлын явц 70% өргөлжилж байгаа бөгөөд хар цаасан дээвэр наах, гадна дотор дулааны шугамын лотог цутгах, шугам холбох хэрэгсэл угсрах, дотор шаардлах хийх зэрэг ажил явагдаж байна. Тус барилгын ажлын явцад аймгийн газрын барилга хот байгуулалтын газраас өнгөрсөн 7 хоногт хяналт шалгалт хийжээ. Энэ үеэр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах, барилгын талбайд материалын гарал үүслийн бичиг холбогдох, бичиг баримтыг байлгах, за ил далд ажлын актыг тухай бүрт хяналтын дор баталгаажуулах, бетонын хийцээс дээж авахдаа норм дүрмийн дагуу авч барилгын талбайд байлгах зэрэг үүрэг даалгавар өгсөн байна. За энэ үрээд 2025 оны 10 дугаар сарын 2-ны пүрэв гарагийн эх орноор минь сонио нэвтрүүлэг радио 20 дугаар студиэс хөрхөөс өмнө хөөрөлцгөө гэх сураатаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Civil Loyalty, уншуул, цуглуул, зарцуул гээд хамтран ажиллаа. Баярлалаа. Өргөжлөл эрхэм сонсогчдаа элдвэрш би нэвтрүүлэх шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Ингээд энэ хүртэл надтай хамт байсан эрхэм сонсогч танд баярлалаа. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3